Энэтхэг номхон далайн бүсийн ардчлалын 2 дугаар уулзалтад оролцоод тухайн арга хэмжээ маань авилгатай тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан бие биендээ тусалдаа дэмжлэг үзүүлэх чиглэлээр хурал болсон. За энэ үеэр тухайн хуралд оролцсон улс орнуудын гадаад хэргийн болон хууль зүйн сайдрын төвшөнд харилцан дэмжлэг үзүүлэх талаар ийм уулзалтууд болцоосон. За мөн манай явсан бүрэлдэхүүн хэд хэдэн улсуудын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай эрх зүйн талаар харилцан тусалцаа үзүүлэх чиглэлээр ярилцсан. За энэний дараа бид нар Филиппин улсад очиж Филиппин улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж эрх зүйн талаар харилцан тусалцаа үзүүлэх энэ бичгээ бид нар гардуулсан. За энэ хүрээнд Иргэн Бадамжуунагийн гадаад паспортыг хүчингүй болгосон. За мөн дансыг нь зарцаах талаар шийдвэр гаргасан. За мөн тухайн хүнийг Монгол улсад шилжүүлэн өгөх талаар дэмжлэг үзүүлээч гэдэг ийм утга бүхий албан бичгүүдэд гардуулсан. За энэний дараа Филиппин улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс мань хүнийг албадан саатуулсан. За албадан саатуулсан саатуулах процесс үндсэндээ 10 гаруй цаг үргэлжилсэн. За энэний дараа бид хүсэлт тавьсан. Мөн Иргэн Бадамжууна өөрийн хүсэлтээр албадан гаргахад татгалзах зүйлгүй. Тэгээд өөрөө Монгол руу явах хүсэлтэй гэдгээ бас илэрхийлсэн. За энэний дагуу процессын нэлээд тийм урт ажлууд явагдсан. За ингээд бид нар өчигдөр шөнийн 01 цагийн нислэгээр сөүлээр персатыг хийгээд сая Улаанбаатарт буужийн дөнгөж сая авилгатай тэмцэх газрынхан мань хүнд баримтлах шүүхийн тогтоолыг бас танилцуулаад шууд ингээд 461 цагтаа орох юм уу? Ер нь бол техникийн гаргамж баримтлж явах шиг байна. Тэгээ энэний дараа цагдаа урах тасан сэргийлэх арга хэмжээ авах хүсгийг энэ мөрдөх байгууллага шийдэх баг. Би тэр нарийн процесс өгөл мөрдөх байгууллага харагдж байгаа дүр төрхөл нөгөө бүгд найрамд хятад улсын үнэг ажиллагаатай эцэстэй харагдж байна. Ер нь бол ингээд хуулийн хэлтийн байгууллагууд гэмт хэрэгсэдэж байгаа нь шууд аваад явж байгаа. Яг засгийн газраас 2023 оныг авилгатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд 5 иш ажиллагаа явуулъя гэсэн. Энэ хүрээнд бид нар бусад улс орнуудад оргон зайлсан хүмүүсээ буцааж авчирч мөрдөн шалгах ажиллагааг цаашаа хэвэн үргэлжлүүлэх гэдэг ийм зорилго тавьж ажиллаж байна. Бадамжуунагийн олон хэрэгүүд холбогдсон. Яг ямар хэрэгээр яг хэргийн талаар бол Даштава дараагаас мэдээлэл авах нь зүг баг. Даштава дарага бас яг хэдэн хүн цаашид бид нар ер нь сая хэллээ. Хэд хэдэн улсуудын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч ажиллана гэдэг. Зөвхөн би энэ дашин сая Филиппин улсын иммиграшны дарга комиссар ноён Норман Тангийн Синко гэдэг бас эрхэм талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Хоёр улсын хоорондын хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлсэн. Цаашид бид нар та бүдгийн асуулцгаачлан бусад улс орнуудад байгаа өөрсдөө ирэхгүй байгаа хүмүүсийг саяны байдлаар эрх зүйн тусалцаа авах замаар ирүүлэх ийм арга хэмжээнүүдийг авна. Ер нь нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох шийдвэрүүд гарцсан. Дээр нь дансыг нь зарцаах болон Монголоос тэр амжиргаатай холбоотой санхүүжилт авах тэр дансуудыг зарцаах ийм шийдвэрүүд бас гарцсан явж байгаа. За дээр нь бас юутай холбоотой энэ хүмүүсийг шилжүүлээ авахын бас хүсэлтүүдэд тавьсан байгаа. За яг би ингээд бас хэлэх боломжгүй байна. Тэр улсаас тэр хүнийг тэдэд авчрах гэж байгаа гэдэг. Энд ажлын хэсгээр ярьсан, төлөвлөсөн, за мөн гадаад харилцааныхаа шугамар холбогдсон зүйлүүд байгаа. Тэгэхээр ер нь 92 хүний нэрийг зарласан шүү дээ. Тухайн хүмүүс дундаас өөрсдийнхөө саналаараа ирж байгаа хүмүүс ер нь байгаа юм байна. За яг одоогоор алга байна. За ер нь бол 11 төвд манайхан цахимаар гадаад улсад байгаа Монгол улсын иргэд тэр зарлагдсан хүмүүсийн талаар мэдээллийг бас авах юм сууг нэхэр бид нар бас ажиллаж байгаа. Сая ямар байгууллагууд энэхүү Филиппин улсад ажиллаж ирсэн бэ? Авилгатай тэмцэх газар. За ерөөсөө 3 хүн л явсан шүү дээ. Би явсан. За
авилгатай тэмцэх газрын дэд дарга аз жаргал, за эрүүгийн цагдаагийн газрын дарга Сүхболт бид гурав нөгөө чиглэлийнхээ байгууллагуудтай уулзалт хийж цаашаа эрх зүйн тусалцаа хамтарч ажиллахаар одоо тийм уулзалтууд хийгцээ. Орон зайсан гэсэн мэдээлэл гарснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч шүү дээ. Тэгэхээр 5 жилийн хугацаанд бүрэн шалгах ажиллагаа явуулсан гэсэн үг. Тий, одоо энийг мөрдөх байгууллагаас асуух хэрэгтэй. Таа дарга. За баярлалаа. За баярлалаа. За таштаа дарга. За. За За тэгэхээр та бүхэндээ үргэлжлүүлэн ямар хэрэг буруут шалгаж байгаа вэ? ямар хэрэг дээр шалгагдаж байгаа Ер талаар нь юу шүү дээ. Энэ манай хариал хэрэгчин бол эрүүгийн хуулийн тусгай ангийн эрүүгийн тусгай ангийн 22 дугаар бүлэг заасан хэрэгтэл шалгаж байгаа гэсэн чинь ойлгож байна тий. Тэр нь одоо залж хэлбэл Авилгын гэмтрэг шүү Авилгын дээ. Тий. гэмтрэг. Бүлэг хэрэг байгаа шүү дээ. Бүлэг зөвлөгч нь одоо манай яг хариалын хэрэг байхгүй. Ер нь додомжныг ашиглах тэмцэх газраас хизээнээс гэж ер нь аяг шалгах бүгд шалгаж явуулсан гэдэг юм. Ер нь урд нь бол хэрэгүртэй хэрэг шалгаж ирсэн. Сая бид нар бол одоо ялгчаад татаад ингээд мөрдөн шалгах ажиллагааг одоо эхлүүлж байгаа. Тэгээ энэ хүн бол одоо бид нар шалгатаагүй энэ хүн чинь бол гараа явсан. Ер нь оргон зайлс гэдэг бол бас хоёр анзаар ойлгож байгаа шүү. Нэг нь хэрэг шалгаж байгаа оргон зайлс мөн хэрэг шалгахын өмнө гараа явсан бас юм Монгол улсын иргэд бол одоо мөрд байгууллагын зүгээр ямар саналтай байгаа? Энэ хүний цагдаа тасал зэрэгэл харах хэмжээ авъя гэж байгаа юу? Прокурор ямар санал хөргүүлж байгаа вэ? Гэхдээ одоо ингээд процесс ажиллагаа эхэлнэ шүү дээ. Өнөөдрөөс сэтгчнэрээ баримтчилж чинь шүүхэд хандаад шүүх сэтгчнэрээ баримтчилсан байна. Тэгээ ингээд процессын ажиллагаа ингээд шатны ажиллагаанууд нь өмнө ягаад хугацаа хахад ер нь ингэж шалгагдаж байгаа юм. Гэхдээ бид нар бас ингээд хууль сахиулах байгууллагын хэмжээнд болон одны оронд одоо гарсан иргэдээ бас эргүүлж авах талаар бол нэлээд бас ажиллагаанууд хийгдэж явсан. Мөн одоо авилгын конвенцод энэ 190-ийн одоо орон нэгдсэн. Манайх бол эрх зүйн харилцан тус гэрээгээр бол нэг 20 орчим оронтой эрх зүйн харилцан тус гэрээтэй байдаг. Энэнгээр бол гэрээтэй орнуудаа бас бид нар бол шууд шилжүүлэх авах боломжтой. Конвенцийн өрөөнд бид нар бол харилцан мэдээлэл солилцоод тэгээ бид нар бол өнөөдрийн үнийг бол одоо хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаагаар ингээд бид нар бол одоо шилжүүлж авч байгаа гэж бол ойлгож байна. Яг энэ авилга албанчууд ингээд төр талагдсан үнийг авчирж байгаа авилгын тэмцээс анхны тохиолдол ер нь зүгээр. За энэ ер нь анхных баха. Энэ гэхдээ ер нь одоо Монгол Улсын засгийн газар болон их хурлаас бол авилгатай тэмцэх хууль томжийг бол энэ жилд чуулган бол одоо сайжруулах гэж байгаа тийм ээ. Монгол Улсын засгийн газараас бол 5 иш ажиллагаа эхлүүлсэн. Шууган ажиллагааны өрөөнд бол Монгол Улсын засгийн газар авилгатай тэмцэх байгууллагад бол дэмжлэг үзүүлж байгаа. Одоо энд бол одоо дэмжлэг үзүүлж байгаа хувьд бол одоо иргэд олон нийт бас маш их дэмжиж байгаа. Энд бол одоо байгууллага манай энэ залуучууд бол бас их баяртай байгаа. Мөн одоо энэ бас 5 иш ажиллагааны өрөөнд энэ засгийн газрын тодорхой агентлагууд бас тодорхой ажлууд хийж байна. Бас бид нар иргэд олон нийтдээ одоо зарим хэрэг шалгаж чаад болон хэрэгээс одоо хэрэг шалгахын өмнө гараа явуулсан иргэдэд бол бид нар анхааруулсан сэрэмжлүүлэг хөрвүүлж байгаа. За ингээд одоо иргэний бүртгэлийн байгууллагаас болон та бүхний одоо бас паспорт иргэний бич хөрөмж өчнгөө болох нь шүү тийм ээ. Мөн одоо банк санхүүгийн үйл ажиллагааг чинь бид нар бас энд бас зарцааж барих нь байна шүү. Үдүүлэх хөрөнгө үйл ажиллагааг чинь бид нар энэгээр бас шүүх хуулийн дагуу бас шийдвэрлэх нь байна шүү гэдэг мэдээллийг хөрвүүлж байгаа. Зарим нэгэн ч одоо зарим гарсан хүмүүс эргэж ирэхээ бас илэрхийлж байгаа. Энэ бол бас тодорхой хэмжээгээр энэ авилгатай тэмцэх ажилд одоо иргэд олон нийтийн нэгдүгээр дэмжлэг. Хоёрдугаарт бас төв засгийн бас санаачлага бол байгаа гэж бас авилгатай тэмцэх байгууллагын даргын хувьд бол үзэж байна. Одоо яг хин гаргахаар Дараагийн ажиллагаанууд яг хин дээр явуулсан. За одоо хин гэхгүй бид ямар ч гэсэн 20 хэдэн хүний нэг гаргацсан байж байна. Одоо тэгээд тодорхой хэмжээгээр бид нар бас тодорхой үр дүнд хүрэх бах. Энэ жил одоо Монгол улс авилгатай тэмцэх чиглэлийг зарласан байж байгаа. Тодорхой хэрэгүүдээ бид нар бас шийдүүлээд явна гэсэн бас бид нар ийм хүлээлттэй байгаа. Шүүгч бас гэж ажиллах бах. Тий. Ер нь бол мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улс руу орон зайлсан хүмүүсийг араас хэрэг үйлчлэх нэгэ шалгах процесс бол их саадтай байгаа шүү дээ. Дараа хичнээн жил ер нь яг энэ процесс өрнөсөн хүмүүс хэдэн байна гэж үзэж байгаа. Олон жилийн туршид шалгаж Ер нь процесс олон жил өрнө л дөө. Ер нь Монгол одоо ер нь иргэний гэм бурууг зөвхөн шүүх шийдэн шүү дээ. Зөвхөн шүүх шийдэн. Тийм учраас бас өнөөдрийн манай процессын ажиллагаа бол одоо бид бас мөрдөн шалгах байгууллагууд прокурорын хяналтанд үйл ажиллагаа явуулаад шүүхэд хэрэгээ шилжүүлдэг тийм одоо процесстэй. Тийм учраас бас бид тодорхой хэмжээгээр бас одоо сэрдэж хүнийг шалгана. Тийм ээ шалгаж байгаа тохиолдолд бас ингээд одоо оргон зайлаа явуулсан хүмүүс бас тодорхой хэмжээгээр зарим нь бас хэрэг төгөө шүүхээр шийдвэрлэхгүй бас одоо цаг хугацаа олж гэсэн буруу ойлголттой байдаг юм шиг байна. Тийм учраас ер нь шүүхээр эцсийн шийдсэн хүнийг л бид нар бас
шүүгэн шийдвэр гаргаж иж бид эрен суурьлах ажиллагаа бас ер нь явагддаг. 2018 онд оргон зайлж байхад мэдэхгүй байсан юм уу те мөрдөн бацах газар. За энэ 2018 онд бол одоо яг одоо шалгаж бол эхлэегүй байсан. Тэгээ энэ хүн бол одоо тэрийг бол одоо өөрөөс нь асуух хэрэгтэй байна. 18 онд хэл гарахаас өмнө одоо твийн таавартай авилга авсан ийм баримт хуулийнхны гарч орсон гэдэг мэдээлэл байдаг. Яг албан ёсоор ийм байдаг юм уу? За энэ нэг тодорхой одоо мөрдөн шилэх ажиллагааны бол нууцтай холбоотой. Тэгээд энэ тодорхой мөрдөн шилэх ажиллагааны нууцлыг одоо хүрээнд л яригдана л да. 5 дахь төмөр замын захирал удаан жаргалыг авчрах ажиллагаа ер нь ямар ч юм байж байгаа юм. За бид ямар ч сүйдэлж байгаа. Тэгээд тодорхой бас үр дүн гарах бах. Өнөөдөр бас ингээд тал талаасаа бид бас хөөцөлж байгаад бол бас болохгүй бас бүтэхгүй асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Болох байлгүй. Энийг яаж нэмэх юм? Энэ бол ерөнхий сайд сайхан билег бол байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яаж Ер нь тэгээд эрх зүйн харилцан цуцлах гэрээг бол тэгээд одоо засгийн газрын хооронд байгуулна шүү дээ. Тэгээд бид бас манай Монгол улсын одоо энэ албатай тэмцэх шилийнхээ хүрээнд бол тодорхой бас орнуудтай бас харилцан цуцлах гэрээгээ бол бас нэлээд өргөжүүлж байгуулах байх гэсэн тийм л бодолтой байна. мөрдөн байцах газар хизэнээс яг одоо тий Тэ бид нар мэдүүлэг авсан байгаа. Энэ ажиллагаа сая Одоо авна шүү дээ. багштаас гадаад онд явж авчирч байна уу? Ер нь бол шууд зүгээр энэ Албан тэмцэх газраас энэ ажиллагаанд оролцсон. хичнээн аль багч яг уу ер нь нууцчуд яг уу мэдээж. Тэр тоо бол одоогоор хэлэх шаардлага. Ер нь одоо цаашдаа мөрдөх байгууллага ямар ажиллагаанууд явуулах вэ? Сая таштаа даргуулдаг тавчгаан л мэдээлэл өгчлээ л дээ. Ер нь Монгол Улсын засгийн газраас 2023 оны авилгын сэжил болгож зарласан тийм ээ. Энэ ажиллагааны хүрээнд 5 иш ажиллагаа гээд явж байгаа. Шувуу ажиллагааг хийх авилгатай тэмцэх газрын эрх зүйн орчин болон аргачлалын талаар би нэг товчхон мэдээлэл өгч байна. Эхний боломж бол бидэнд байгаа боломж бол Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцууд байж байгаа. Авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенц, үндэстэн дамсан гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц гэдэг. Энэ конвенцэд нэгдэн орсон орнууд мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нөгөө орондоо бол дэмжлэг үзүүлэх, нягт хамтран ажиллах ийм хуулийн зохицуулалттай, ийм үүргийг хүлээдэг. Авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд бол одоо 189 орн нэгдэн орсон байна. Үндэстэн дамсан гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенцэд бол 191 орн нэгдэн орсон байна. Ингээд зэрэг энэ хэмжээний одоо улсуудтай бид эрх зүйн харилцаанд тусалцаа үзүүлэх гэрээгүйгээр харилцах боломжтой гэсэн үг. Хууль зүйн хувьд. Нөгөө талдаа Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд ч гэсэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хүрээнд хийгдсэн ажиллагааг нотлох хүрээний хэмжээнд үнэхээр зохицуулагдсан ийм боломж бол байгаа. Хоёр дахь асуудал нь бол мэдээж хэрэг түрүүн сэтгүүлчд асууж байна лээ. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцаанд тусалцаа үзүүлэх гэрээний асуудал тийм ээ. Mutual Legal Assistance буюу MLA гэж бид нэр яриад байдаг. Энэ ажиллагаануудыг бол Монгол Улсын засгийн газраас бас ингэ санаачлаад тодорхой орнуудаа ингэ хийгээд нэмэгдүүлээд явж байгаа юм билээ. Ийм нэг боломж байна. Гурав дахь асуудал нь бол захиргааны журмаар буюу бид тухайн оргон зайлсан этгээдүүдийн паспортыг хүчингүй болгох байдлаар тухайн этгээдийг бусад улс орноор дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хаах, дамжин өнгөрсөн тохиолдолд саатуулах ийм боломж бүрдэж байгаа. Дөрөв дэх асуудал нь бол цагаачлалын байгууллагуудтай хамтарч ажиллах. Өнөөдөр бид энэ Бадамжуна гэдэг үнийг Филиппин улсын цагаачлалын товчооны гүйцэтгэх албатай хамтарч Монгол улсад авчрах ажиллагааг зохион байгуулсан. Тэгэхээр тэр хүн бол энэ хүн цагаачлал хүссэн явсан гэсэн үг үндсэн дээр. Энэ яг цагаачлалын буюу immigration status гэж байгаа. Энэ зөрчигдсөн гэдэг үндслээр Филиппиний тусгай цагаачлалын товчооны тусгай алба саатуулж Монголын талд хуцаа өгч байгаа. Ийм нөхцөл байна. Мэдээж одоо энэ хүмүүсийг авчрахад хүний эрх зөрчигдөхгүй байх талаар харах хэрэгтэй. Өмнө нь бол Монгол улс нэг тагнуулын байгууллага нэг хүнийг авчираад авчирсан албан тушаалт нь бас одоо асуудал ороосож байна. Тэгэхээр яг энэ хүний эрхийг хангах тал дээр хэрхэн анхаарч байгаа бас тийм гэрээ конвенцтаасан дагуу. За баярлалаа. Та их чухал асуулт асуулаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 1948 онд баталсан юм баримт бичиг байдаг тийм ээ. Энэ баримт бичгийн хүрээнд бид бас энэ хэдийгээр гэмт хэрэг сэрдэгдээд одоо гадны улс оронд оргон зайлсан боловч Монгол улсын иргэн шүү дээ. Тэгэхээр бид энэ хүнийхээ бас эрхийг хамгаалах хүрээнд үйл ажиллагаанд бол саяхан буцаан авах үйл ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулсан. Тэгээ өмгөөлөгч бол оролцож энэ хүний эрхийг хангах талын арга хэмжээ авсан. Нэг дахь асуудал байгаа. Хоёр дахь асуудал нь Филиппин улсын цагаачлалын хууль тогтоомжийг зөрчсөн бол энэ хүн маань бас олон сараар юм баримтлагдах эрсдэл байсан. Бодиттой эрсдэл байсан. Энэ эрсдлийг албаны хүмүүс бол зохицуулаад газар дээр нь зохицуулт хийгээд Монгол улсын иргэнэ улсын их оронд нь буцаан авчирч чадсан байгаа шүү. Энийг бас танилцуулах хэрэгтэй гэж бодлоо.
Албан түмэнд Энэ бол өөрөө хуулиар бас хязгаарлалттай. Тийм нууцл. Яг эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хууль гэж байгаа. Сэтгүүлч та бүхэн маань мэдж байгаа бох тийм ээ. Энэ дээр мөрдөн шалгах байгууллага албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт явц үр дүнг нууцладаг ийм зохицуулттай шүү.